Формула цаг төлөвлөж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсоорой. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Өглөөр цэрмэгц навчаа шууд гүн гарлаа. Айлуудын яндангаар багшран гарах удаачгүй. Тэнгэр цаанаа нэг цэлмэг тунгалаг сайхан өглөө түүнийг цэлэлцэн өгтөв. 5 дугаар сар дундаан орсон тул төгс ангийн хүүхдүүдийн эд хариуцлагатай үе эхэлж буйг охинж ангийнх нь ойлгож байлаа. Төмөр зам дагсан уулын бяцхан тосхны эргэн тойрны уулс цасан нөмөргөөсөн ангижирч хөхөмдөг өнгөөр өндөлцгөн сүртэй. Хойдуулын ингэрээс оргилон доош урсах нарийн хэрнэн тунгалаг устг орих эхэж чимээтэй хоржигнэн урсаар тосхны дундуур хаг зүсэн урсаад уулгалах мэт цааш ухайлан одно. Нутгийнхан уулын гин гоёмсог хэрнэн догшин урсгалт даруун чимээтэй горихийг уухайн гол хэмээн нэрлэдэг. Модод гөлглөж нэгэн анкилон үнрийг орчин дондog байна. Охин төмөр замын нэгэн жигд саарл баашингуудын хамгийн хойд захын баашинд амьдардаг. Охины ав сампл энэ зэрлэгийн даргын албыг хашина. Уурхан голын хоёр эргийг даган ногоо зурвслан ургасан харагдана. Навчаа орчны цэнгэгээр амьсгалан хэсэг алгаснаа нэгийг бодон писхийтэл инээснэн яана намайг хүн амтан харж байгаагүй байгаа да хэмээн бодоод аман даран цааш гүйлээ. Навчаа дэнкэнийг бодон инээсэн ажээ. Миний охин ямар эрт босоо бэ? Машин явах ягаачгүй байна. Миний охин тавтаа сайхан сууж байгаа цайгаа уучих. Аав нь унтаж байгаа битгий сэрэгээрээ. Навчаагийн ээж аяархан хэлээд цаглаган тулганд чанаж байгаа цайгаан самарлаа. За ээж би үсээ угаачгаад форма эндүтчихье. Машины донслогоонд хувц өчлөөтэй байх юм аа. Охин сүүлийн үед толны өмнө эргэлдэж сөрхий гоёх болсон тул Норпил охинон харан үсэн буржилган ороосон бэгүүжийг суллан авч том толны өмнө сууж байлаа. Ээж шалгалтууд удахгүй эхэлнэ. Заримдаа нахацхын тонж баймаар байх юм. Шалгалт нь эхэлж байгаа бол тэхгүй юу доо миний охин. Аав нь чинь ажил барагдахгүй юм. Аав ээж чинь хэлэх юм алгоо ээжд нь ч зав гарахгүй байна шүү дээ. Ээж нь ор багтаа нуцаар ярина. Гэснээр навчаа дархан шалгалт дуустал хэд хонох хэрэгтэй болов. Ээж нь цайгаан том гуйлан данхан дуудлаад аавд нь дээжийг аягалсны дараа охин донд цай хийж өгөв. Навчаа үсэн угааж хатаах гэж бүхэн ажлуудаад формон эндүүдэн өмссөн байгаагаад өмсөх буцнуудан жижиг чимдам давхиж хийсэн харагдана. Би тэгвэл шалгалт дуустал ирэхгүй шүү. Та надад мөнгө өг. Навчаа ээждэн эрхлэн хэлээд хошуугаа унжуулав. Ээж нь мөнгө өглгүй яах вэ? Харин миний охин хичээлийн дараад шууд ахын дан очдөг юм шүү. Хоторон газар бүсгүй хүүхдэд хэцүү шүү дээ. Тэгнэ ээжээ. Энэ үед навчаагийн ав сампл сэрж босон хувцаллаа. Энэ охин чинь дарханд Норвегид хэд хонох юм яриад байх юм? Норпил охиноо шалгалт дуустал дөвгөндөө хэд хонох болсноо нөхөртөө дуулган яриад инээмсэглэн охиноо харлаа. Сампл бас нээж. Тэгээ юу? Миний охин том хүн болж байна да. Намраас бүр хотын хүн болно шүү дээ. Оюутан болно. Гэд мөр харахаар гарав. Хаалгаар хаврын цэнгэх салхин зөөлөн элбсээр орж ирэн төдлөгөө таслагаа дүргэн цэлэлцэв. Сампл гаднан зогсоод сурсан зангаараа дөрвөн зүг рүү хараачлахад тэнгэрт хэвтээд цагаа үлс ажуухан нөөдлөж тэртээ хөх улсын цаанаас мэлтгэр том наран төмөн гэрлэн цасруулан айсвэ харагдана. Хажууханд харгаатан ихэд омогтойо шууган урсах уухай голын цаад эргэн хэдэн хөрөн бутнаас 7-8 боргөрөөс годхийн гарч нөөгөлдөн хөхрөх ойроо захилан одхон дээрээ. Мөн чиг сайхан авар болж байна да. Хар хошиг ороосон замын хэдэн дэр мод муудсан харагдсан өнөөдөр солиул гэж бадарчад хэлэх юм шүү. Хэмээн сампл бодлоо. Дэнхэн төрсөн эцэг бадарчаасан тэсвэр хонхор духан дорон эргэлдсэн том алагнууд өндөр хянг хамар бүхээ шар царайтай өргөн ханхар цайжтэй өндөр нуруутай зөгцсөн бядлаг булчинтай ангийн төдийгүй сургуулийнхаа төгсгөнгийн октын харааг булаасан нэгэн. Навчаа дэнхэн хоёр хар багасаа нэг ангид хамт суралцсан хоёр.
Харин одоо тэд бие биедээ татагдан анхны хайрын хүлээсэнд хөлөгдөж биесээсээ салж чадхан болсон тийм л эмзэгхэн бөгөөд нандин үе. Ямар нэгэн дээд сургуулийн хуваар олдохгүй нүү тэгээд гэж навчаа Дэнхэнээс асуулаа. Уг нь намдаг багш нэг юм хэлсэлдээ. Тэгвэл намдаг багшаас гуйл да. Хуур байж магадгүй штэ. Хичээлийн эрхлэгч захирал багш нарыг хуур мэддэг гэж ангийн багш, долгор багшид хэлж байхад би сонссон юм. Харин багшид яг юу гэж хэлэх ухаанаа олдгоо. Гэж Дэнхэн санаа алдав. Намдаг багш чамд яг юу гэж хэлсэн? Гүй яах вэ? Ганц нэг хуваар би багштайгаа уулзараа л гэсэн. Навчаа дээшүүлийн хараад чи одоо намдаг багш дээр зөвшөөрөл аваад орчих. Багшаа надад туслаач гэд гуйчих. Хэмээн шамдуулав. Би яагаад байна? Хоёулаа орой тэхүү. Чи ямар тэнэг юм бэ? Намайг хараад багш чамд тийм хэлж өгөх юм уу? Хамт орё л доо тэхүү. Би чамгүйгээр цаашид хаанч явж амьдрч чадахгүй штэ. Бүтвэл аавын маань хүсэл биелээд сайн л үз. Бүтэхгүй л гадаадын темс аваад явах минь. Хөөе. Чи чинь саяхан л надгүйгээр амьдрч чадахгүй гэвэзтэй. Тэгсэн чи бүр гадаадын темсч гэх шиг судал дээр эргэчих юм аа. За, юун хүн хүлээж авдгийг. Оросын темст ганцхан жил явж ирээд л чинийхээ хөөхөн гарч атгагдсан штэ. Ойлгоо. Би чамдаа хайртай навчаа. Дэнхэн өрдөмн хэлж байгаагүй хэлхийг маш их хүсэж байсан үгэн сэтгэлийн догдлон барьж дийлгүй хэлчихээд часуулаас нь нүрэн хоёр гараараа даран тонгоолоо. Хоёр хүүхэд хоёр биенээсэн ичиж хэсэг яахаа мэдэхгүй суудсааснаа Дэнхэн эр хүн гисэндэн охины мөрөөр дэвэрч хоёулаа одоо 18 нас хүрч том болсон штэ. Ойлголцохгүй бол чамааг минь өөрхөн аваад явчихвал яах юм? Гэж хоолой чичрүүлэн хэлэв. Гараа бачтээ. Үгүй. Гараа авахгүй ингэ суугаад л баймаар байна. Болиочтой хүүхдүүд харчихна. Навчаа. Чамааг над хайртайг би мэднэ. Намайг чамд хайртай харин чи мэдэх хэрэгтэй. Хүүхдүүд бас багш нар харчих штэ. Харгал дээ. Бид хоёрын үерхтгийг бүгд мэдцгээг. Ямар тэнэг юм бэ? Навчаа түүний тэрвэрлтээс хүчээс сууран гарч холдон суулаа. Дэнхэн түүнийг ихэд халуун дотноор харан бас хідэн хором суув. Багш руу орооч. Охин мөн нүрээ улаалган хэлээд өөр тийшин харлаа. Дэнхэн босож охины булбраа цагаан шуунаас адхан явъя. Намдаг багшийн өрөөнд оръё. Хэмээн хөтлөн алхав. Сургууль тарсан тул сургууль дотор хүүхэдгүй эл хөлхөн байлаа. Тэр хоёр жижүүр хажуугаар өнгөрч урд гэр дороор алхацгаан хоёр давхрын шатаар өгсөв. Ин хөтөлцөн явахтан Дэнхэн гэнт навчааг тэврээд авахд охины хамаг бие чичрэн нүдэн анчихлаа. Дэнхэн навчаагийн уруул дээрээс зөөлөн шимж үнсээд санаа алдав. Энэ үнсэлт хэн хэнийх нь хувьд анхны үнсэлт байлаа. Хоёулаа намдаг багшийн өрөөнд орё л доо. Багш байх шиг байна. Дэнхэн ихэд дэрдсэн амьсгалан хүчээр даран шивнээд хичээлийн эрхлэгч гэсэн хаяг бүхий хөрөн модон хаалганы өмнө очиж хэдэнтэй тогшов. За. Хоёр хүүхэд отгошин орон зэрэгцэн зогслоо. Халимаг үсэн дэгжин босгол самнсан өндөр нуруутай цагаан залуу цонх руу харан зогсож байснаа эргэн харав. Багш хар костюмын өмнөдөө толитл эндүүцсэн байхаагаад шумаг дороос гялдсан шивгэр хар готлын хоншоор зухалсан. Торгомсог цагаан сороочгон цам цөмсөж эрвэхэ зангаа зөөснө нь зогсон гэж их тэхэн. Багш нь өөлхөн аргагүй эрхэмсэг төрхтэй ганган дэгжин харагдахад дээд мэрэгжил эзэмшээд намдаг багш шиг сайхан залуу болох юмсан гэж бодоод Дэнхэн өөртөө ихэд санаашрлаа. Багш гой гутлын өлмий дээрэн хөнгөн эргэж ширээнийхэн ард очоод хоёр хүүхдийг өрөмдөх мэт ширүүн харснаа харцсан навчаа дээр хором хэртэй тогтоод хоолоогоо засан суудалдаан тухлан сууж эрх мэдэлтний хүйтэн царайд шилжив. Багшид ямар нэгэн зүйл таалагдаагүй мэдрэх шиг болсон хоёр хүүхэд яаран бийсэн харснаа одоо хэрн хөдөлсөн зогсоогоо мэдэж холдон зогсоцгоолоо. За Дэнхэн навчаа хоёр байх шиг те. Манай төгсөгчд ямар хэрэгээр явна вэ? Багш нь ажилтаа л байна да. Цаг алдаг ярих зүйлээ яар. Хүүхдүүдээ ингээд та хоёр чинь үерхдэг билүү? Хэзээ язааны хосоочиг хөдөлцөөд ороод ирэх чинь багш нь гайхаад. Зориуд дууган өндөрсгөн хэлсэн намдаг
Навчааг харвал охины царай шүрэдэл улайсан харагдана. Дэнхэн толгоогоо илэн. Манай навчаа сургуулийн онц төгсөөд муйсын хуваар авсан байхаа. Тийм ээ багшаа. Харин Дэнхэн хариуцлага алдсан тийм үү? Тийм ээ багшаа. Дэнхэн дахин толгоогоо илээд доош харна. Одоо тэгээ яах вэ? Дээд сургуулийн хуваар олдохгүй. Харин тий. Гол нь энэ тийм үү? Сурч чадах юм уу чи? Намдаг багш навчааг нүд салгалгүй харах тул охин ичиж өөр тийшээ хар зогсон. Чадна багшаа. Би бүхэл хүчээр ажлын шамдад суралцах болно. Дэнхэн тангаралх мэт хэлээд дахиад л толгоон илэв. Монгол улсын их сургуулийн хуулийн ангийн ганц хуваар байна. Аблав. Баярлалаа багшаа. Баярлалаа зогсохгүй залуу минь. Энэ хуваар чинь эзэнтэй. Харин аргарын гачигдaltaй хүүхэд учраас энэ жилдээ сургууль дарж чадахгүй болчиход байгаа юм. Тиймээс Дэнхэн чи энэ хуваарийг авдаа. 10 төгссөн гэрчлэгэн дээр байгаа зарим дүүг чинь би бас бодлоо. Ойлгов уу? Ойлголоо багшаа. Тэгэхээр та хоёрын нэг нь надад маргаашаараа туслах хэрэгтэй байна да. За багшаа би туслая. Хэмээн Дэнхэн баярлан инээд алдав. За энэ ажил зөвхөн бид гурвын дунд боллоо шүү хүүхдүүдээ. Багш нь ардын боловсролын яамны хуулиан зарчиж багш хүний ёс зүйн орхин чамд тусалж байна. Тэгэхээр би ажлынхаа өрөөнд ёс бус юм хийгээд суугаад байлтай нь биш. Гэртээ зарим бичиг баримтыг зэгслэнэ. Би навчаагаас тус авмаар байна. Чи шүн манайд суугаад багштан жаах юм бичээд өгч болох уу? Эхнэр маань төрөгдөгчсөн учраас надад тусалж чадахгүй байгаа юм. Гэсэн намдаг багш тэр хоёрыг харж нэмсгэлэхэд навчаа огтхон жиргэлцэхгүй толгой тохилоо. За сайн байна. Тэгэхээр навчаа маргааш 19 цагт энэ хаягаар яваад очаарай. Багш нь байж байна. Харин Дэнхэн 2 өдрийн дараа ерөнхий боловсролын сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшин гэрчлэгийг дээд сургууль элсэн орсон сургуулийнхаа хуваарийн хамт аваарай. За ингээд бид гурван өнөөдрийн асуудал дууслаа. Гэхэд хүүхдүүд ихэд баярлсан эдэрхийлэн багшийнхаа өрөөнөөс гарцгаалаа. Намдаг багш тулаад ирэхээр гойгүй юм а. Бидний хэрэг бүтчихлээ. Навчаа баярлан хэлээд Дэнхэний гараас зүгдэн инээлээ. Чи арай багшд дурлчихсан биш үсттэй. Гэнтхэн Дэнхэн дүрсхэн уурлаа түлхэхэд анзаарахгүй явсан охин замын хажууд ойчив. Дэнхэн өөрийгөө юу хийснийг сайн анзаарч навчааг бушуухан татаж босгоод богино даашинзийнхэн шороо гөвж намайг уучлаарай. Би юу хэлж байгаагаа ч ойлгохоо болчихж гэж үннээ хэлэхэд охин хариу дуурсангүй. Үл мэдэг цэнхэр туяата том олог нүдэнд нь гуниг хургаж хургасан тэр гуниган урд сурмусаараа хужих мэт дэрвэл зөөлж хэсэг алхаснаа гэнтэн чигээ өөрчилж эргээд нарийнхан бэлхүүстэрийн гунхан алхасаар цааш явхад Дэнхэн араас нь дагав. Навчаагийн тэгшхэн хоёр мөр байн жижигнэн алхах нь өөртөө чимээгүйхэн мэгшин бой бололтой. Тэгш хоёр шилбэн намхавдар өсгий төвөл дээрэн гоёмсгоор цайран харагдана. Хавар дуусаж зун эхлэн тэнүүн цагийн гоёмсог үд шиг тоглон наадах хүүхдүүдийн дуу чимэж хөнгөн нэвгэн өмсгөлт хүмүүс уламж чимэглэн найрсан. Гүйрдө зөө зүгээр явж байгаад хүн дүлхээд унахтаа яах вэ? Дөнгөж хайртайгаа илсэн мөртлөө бараг тэрд орхоноо зодох нэ. Манай айлын манлаах долгор ихчийг босож чадахгүй болтон зоддог. Тийм гэрвэл болчихвол яана. Амьдралын ханаа зөв сонгох хэрэгтэй гэж ээж дандаа хэлдэг. Яах вэ? Энд хэрэгтэй юм бол багшд тэр юм бичээд өгчихье. Надаас хорох юм байх биш. Цаашид найзлах хэсгээ харан байж шийдээ. Гэж навчаа өөртөө бодоод чимээгүй бөмбөрөх нулимсан арга дахмагт зөөлхөн арчлаа. Хөөе, навчаа хүлээлдэ. Багш чамайг хараад ахаар миний уур хүрээд. Баах, чи ямар муухай юм боддгийг. Өөрөө хүн дагуулж ирчгээд. За уучлаарай тэхүү. Мэдгүй чи ямар муухай зантай юм бэ? Дахиад ихгүй гэж хэлсэн штэ найз нь. Би ёстой тэнэг юм а. Дэнхэн зэрэгцэн ирээд мөрөөр нь тавирж урсж буй нулимсын зөөлөн арчаад өөрийнхөө тэнийг гайхан өөртөө уур нь хүрөв. Адгийн тэнийг амтын юм да би өгч байхдаа таарсан навш. Дэнхэн өөрийгөө ихэд тод хэлэн зүгхэд навчаа түүнийг гайхан харлаа. Чи чинь өөрийгөө зүхээд байгаа юм уу? Харин тийм ээ. Дэнхэн өөрийгөө зүхээд тавширсан бололтой цагаахан инээмсэглэв. Өөрийгөө хайрлахгүй ингэж зүхэж байгаа хүн намайг хайрлах уу
Гээж навчаа дотрон бодон залуугийн тэмрэлтээс үл мэдэг холдохыг хичээн биеэн замдсан ч дэнхэнээс холдож чадахгүй мэт сэтгэл нь хоосороход айх шиг болж түүний суганд наалдав. Дэнхэнэ чи өөрийгөө хайрлаж мэд үү? Хизээж өөрийгөө муухайгаар битгий зүг заа юу? Ойлголоо хайрт минь. Баах хайрт минь багтаа яадгийн. Чи би төрж том болсон штт. Одоо хоёулаа удахгүй гэрлэнэ. Баах яана гэрлээд багтаа яадгийн. Гэрлгүй яадгийн. Шууд аав ээждээ хэлээ төрмө хийнэ. Энэ зун намраас хамт амьдрна. Ойлгов. Би мэдгүй аав ээж л зөвшөөрөхгүй бах. Би мэднэ. Зөвшөөрүүлж таараа. Чи ямар амар юм ярьд юм бэ? Би амьдрал ярьж штт. За болио. Чи том хүн болчихсон юм шиг санагдаад байна. Гэнтхэн навчаагийн нүдэнд намдаг багшин эрхэмсэг төрөх буун орж ирэхэд эр хүн гэж тийм хүнийг л хэлдэг байхаа гэж бодов. Тийм ээ, би том болсон хүн. Чи ч гэсэн том болсон хүн шүү дээ. Чи удахгүй хүүхэн болно. За ярьчгаа хүүхэн багтаа яадгийн. Хүүхэд бүр энэ жамыг дагна уу? Дэнхэн гэнтхэн хөвгөлтэй болж элдвийн алиа марзын юм ярьж гарахад навчаа урдын адил түүний яриг сонсож элгэн хөшлөх хөхөрч явлаа. Тэр хоёрт урдийнхаас өөр болсон нэг зүйл нь өдрийн үнсэлд навчаагийн гойлог бэлхүүсээр тас твэрсэн яваа Дэнхэний твэрлэлт хоёр байлаа. Орцгой. Дэнхэн том зоримог тушаангуй хэлээд орцны хаалга татхад навчаа түүний твэрлэлтээс гарч чадлагүй орц руу орж хав. Орц харанхуй байлаа. Хүүли хаашаа ирж байгаа юм бэ? Яшгаа би орохгүй. За зүгээрээ тайван бай. Хинч байхгүй. Дэнхэний амьсгаа дээшлэн хэлээд охины гойлог цагаан хүзүүн дээр эхэж шуналдаа үнсгэд навчаа түүнийг түлхэхэд дийлэлгүй тэрвэрлсээр хоёр давхарт гарахад тэрээр түлхүүр гарган нэг хаалган гойлгоод охиныг тэрвэрсэн чигтээ түлхэн орлоо. Аятайхан тавилгатай хоёр өрөө байранд хинч байсангүй. Дэнхэн гэрэл асааснаа ичиж балмагтсан навчааг тавирсан чигтэн унтлагын жижиг өрөө рүү орж өргөн мебель орон дээр зөөлөн тавиад яаран гутлыг нь тайлав. Дэнхэнэ чи яах гээд байгаа юм бэ? Би чадахгүй хүсэхгүй байна гэж навчаа уйлсан ч Дэнхэн түүнийг аргадан тавирээд үзмжит уруул дээр нь зөөлөн үнсэж эхэлв. Орчныг үдшин бүрэнхээ нэлен хүйдэнд бүргсэн байлаа. Намдаг нэлээд оройцгийн гэртэн ирэхэд Цэрмаа ихэд ууртаа угтаад хаалга тасгийн хаалаа. Намдаг бижэкан тайлж өлгөөд гоёмсог шахаагаан тайлж гэрийн хөнгөө уловч өмсөн усны өрөөнд орж гараа угаагаад маш удаан алхаж унтлагын өрөөнд орон цамц өмд зангаага нэг бүрчлэн тайлж гэрийн хөнгөө өмд цамц өмсөөд том өрөөндөө сэмхэн орж диван дээр суун телевиз харав. Намдаг Цэрмаа хоёр гэрлээд 2 жил болж байгаа ч гэсэн жирэмсэн болсноос хойш Цэрмаагийн ааш дийлдэхэн болсон тул тэрээр гэртэн инхүү нуугдах шахам явдаг болоод удаж байлаа. Улсын багшийн их сургуулийг улаан дипломтой төгссөн намдгийг сургуулийн удирдлага төрөлх сургуультай үлдэж багшлахыг хүссэн ч ардын боловсролын яамнаас залуу багшийг дуудаж дархан хот дугаар сургуулийн ажлыг сайжруулах зорилгоор хичээлийн эрхлэгчээр томилон ажиллуулжээ. Намдаг бүтэн 2 жилийн турш сурагчдын сурлагыг сайжруулах, хоцрогдлыг арилгах, багш нарын заах аргачлалыг чанаржуулах зорилгоор нэлээд хэдэн чиглэлээр тусгай програм боловсруулан ажилласан нь эхний үр дүнд хүрч сурлагаар бусдаас хоцорч байсан сурагчдын хоцрогдол арилж мэдлэгийн төвшин алсуурч гэсэн ахиж байлаа. Харин өдөржин сун ажиллах, шөнө хугслан дуусах ажлын ачаал нь залуу гэргээд нь огтхонч таалагдаагүй бөгөөд гэртэн ирнэ гэдэг хамгийн аимшигт төгшүүр нүүрлсэн үе болоод байв. Энэ удаач гэсэн намдаг диван дээрэн телевиз харанган намын үнэн сонин эргүүлж гарчиглан байтал баруун талын хазар нь чихэн тасгийн халуу шатаад шуугаад явчихсан дээрээ. Хардаж галзуурах шахтлан хэлгэнэн ууралсан Цэрмаа түүнийг 2 дахин алгадаад авсан ажээ. Намдаг барьж байсан сонингой шалан дээр унгаагаад хазраан даран босоход 2 шанахаар нь ангасгийн хатхуулж нүд харанхуйлан говьв. Цэрмаагийн дугуй цагаан царай уурсандан чинэрэн хөрөнтөж хөхрөн шонтгор хамартайгүйр нь хөлс бурзайж намдгийн одоо хэрн эрхэмлэн хайрладаг дөрвөлгөр алгнууд нь өөр хилэнгээр эргэлдэж үзэн ядалтын хөхөөч цацраана. Йоо чи яачгаад бас хүн махлаад онова. Хөөердө хуцаатай муу банзал минь хаагур хинтэйгээ заваач яваад ирсэн хилээх
Гэж Цэрмаа галзуурсан аятай сонссон хүн хэртгэхийн цочмоор муухай ашгараад дахин цогхоор гараан далайн дайрахад нь намдаг түүний урт хумстай гараас арай ихэн барьж авч диван руу зөөлөн түлхэн суулгалаа. Одоо бүр байцгаад барьж авч зодох нэ? Тэгэлдээ чи зод. Чамайг зодох гэсэн хүн алга байна штэ. Угаасаа надад тийм харин шин байхгүй чи мэдж байгаа. Би ядарч үхэх гэж байна. Аргагүй залуунаас тулдаа шургахгүй хүн шиг л явж байна. Өдөржин хүүхдийн шууган хэрэгжүүлж байгаа сургалтын програм, багш нарын мэргэжлийн сургалт, төгсөгчдийн хуваар анги төгсөх, улсын шалгалт гээд надад шээх хүртэл зав дутагдж байна штэ. Дээр нь чинь ихэнд ч хэрэггүй яншаа хэрүүл залхаалт хоосон харалт арай хэтэрч байна. Би чамд итгэж, чамайг хайрлж, бас хайрлуулж сайхан амьдрахыг хүссэн. Харин энэ амьдралыг хүсээгүй гэдгийг өнөөдөр эцсийн удаа хэлчихье. Цаашдаа би энэ байдлаар амьдрч чадахгүй. Үрийн минь тээж байгаад баярлалаа. Хүүхдээ би өөрөө аавна. Таарч тохирохгүй бол салцгаая. Ихэд гомдсон сэтгэл давм гайлж, өөрийн ирэхгүй хоолой зангирах гээд байсан тул намдаг цааш үгэлж чадахгүй болж дууга хураалаа. Түүнийг ингэнэ гэж бодоогүй байсан Цэрмаа ихэд цочиж яахаа мэдэхгүй болж хэсэг самгардав. Намдаг юм ярихыг хүсэхгүй байгаа болдоо босож том өрөөнөөс гарахад түүнийг гараад явчих واخа гэж бодсон Цэрмаа араас нь сэм харвал намдаг галтгооны өрөөнд орж хөргөгч онгойлгон мах гаргаж тавьснаа болоод буцааж хөргөгчөнд хийгээд унтлахын өрөөнд ороод орон засалгүй дээш харан хэвтэв. Нүдэнд нэ гойлог тойхон биетэй, үдсгэлэнт царайтай, мөнөх охины эцэндэн шүр шиг улайсан царай, үл мэдэг цэнкэр туяатай мэлмэрсэн том нүд, дэрвгэр урт сурмуусан дөрлөзөн зогсох нь харагдана. Би чинь солиорч байх шивдэ. Тийм ээ бүр солиорч. Тэр хөөрхөн ариухан охиныг бодож байдаг. Бас тэр охинтой уулзахын тулд ганц үлдсэн хуваараа динхэнд өгчл байдаг. Навчаагийн тэр хөөрхөн нүдний зөөлөн харц жинхэнэ их хүний хардсан мөн дөө. Би анх Цэрмааг хараад ч тэг догдлоогүй. Гэтэл тэр охиныг хараад ингэж бууж өгч гэж дээ. Энэ Цэрмаагч үндэ төвчгэд бэрх боллоо. Харилцаад л нэгдсэн сэтгэлсэн, хагарсан аяг сэвтэн эмтэрдэг шиг сийжгдэж байна да зүрх минь. Миний буруус байгаа байх л ханы халамжлах завгүй ажил гэж гүгээд байхад хэн дуртай байх вэ? Намайг ч уг нь хайрладаг л да зайлвал. Их л хатуу хайр юм да. Үндэ эмэгтэй хүн зодуулаа сууж байна гэдэг тийм ч хүсэх юм биш байдаг юм байна. Хэд хоног аавах руугаа явах юм ярьж байсан. Явах хэвээрээ байна уугүй юу? Хэд хоногч гэлээ хэрүүл яншаан сонсохгүй чих хамар байхсан. Маргааш өрөө 19 цагт навчаа гэрээрээ гिचгсэн байдаг. Цэрмаа хэрвээ гэртээ байж байвал хөөхөн охиныг сүйдэхийн дээ. Гэж бодмогц нуруур нь хүйд оргих шиг болж биеийн зарлзав. Навчаагийн хөөхөн сарай нүдэнд харагдах шиг болон нэг тодорч нэг бүдгэрсээр харагдахгүй болж намдаг унтаж эхэллээ. Багшаа, танд гуурстай хүлгэмэр бий юу? Тэр дээрээс толгой дээрээс төөнөх наран дундаас навчаа асуун цангины хөхрөг сонсогдоход намдаг байдгаараа дээшүлийн төөнийг олж харахыг ихэд хичээлээ. Навчаа, буугаад ирээ. Багшд нь гуурстай хүлгэмэр яаж байх вэ? Тэгвэл та үлгэрийн ханхуу биш байна. Би газарт буухгүй. Буугаад ирэлдээ. Багш нь чамд хайртай. Та надад хайргүй. Динхээ надад хайртай. Динхээ намайг тэрвэрэд үүл хөлглөөд бид нисэж байна. Болохгүй хүүхдүүдээ тэгж болдгүй юм унж гэмтэн. Энд гоё байна багшаа. Би нар руу очиж явна. Болохгүй хүүхдүүдээ буцаад ир. Нар та нарыг хайлуулчих нь буцаад ир. Багш нь гуй. Үүлэн хүлэг улам дээшлэн Дэнхэн навчаа хоёр үе түмэн элчит цацрагаан дүгэн буй мэлтгэр том нарлуу яах ихэн зурдгүй шунган ороход нь болохгүй буцаад ир. Багш нь гуйж байна хүүхдүүдээ гэж бачимдан орилсон намдаг цочин сэрлээ. Цэрмаа түүнийг сэрээсэн ажээ. Цэрмаа гартаан тавхтаа шил барьчихсан харагдана. Яасан бэ унтчихсэн юм уу? Муухай хорлоод хүн айлгачих юм. Харин хардар зөөдлээд. За юу гэж халаасан бол доо гэж бодсон намдаг нөөрэ гараараа шудран арчив. Зүүдлээдээ Цэрмаа хэрэлцснээ мартсан бол доо түүнийг харан энээлээ. Тэмээ зүүдлээд. Харин тийм баха болохгүй буцаад ир багш нь гуй хүүхдүүдээ гэж хашгираад байсан. Танаа хүүхдүүд сахилгагүйтэй юу?
Сэрмагийн уур гарсан бололтой эхэд хэрэг дурлан шалгаахан тэр юм. Хүүхдүүдийн аль төрөхгүй тийг тэрхэвдээ. Намдаг хөндийдүү хилээд өөртөө нэмсэглэв. Тийм баримтавн зүүдлэгтэй яах вэ? Шал завхарсан юм. Алив хоол идчих. Би чамд алиг чиний дуртай борцтой банчтай шил хийчихсэн байхгүй юу? Тэгэд ирэхгүй болохоор ч нуур хүрээд намайг уучлаарай ханаа за. Сэрма хэрүүл булганы дараа хэлдэг өнөөх сайхан үгэн хилээд гарт нь тавхтай хоолон баривлав. Баярлалаа. Сайхан хоол бололтой. Маш их хөлсөж байна. Сайхан хооллороо би ор засаатах. Тэгээд унтаарай заа юу. Чиний нөгөө хот руу явах юу болсон бэ? Харин явмаар байна. Холбоо орж ээжтэй ярьсан. Ирж имлэгт үзүүлж харуулна гэж байна. Очно гэхээр хар хосон. Миний цалин буусан штт. Аваад явахгүй дөө. Ашгүй. Чи тэгвэл намайг автобусанд суулгаад өгөөрэй. Тэгнэ. Цалингийн өөрчилгээ 400 төгрөг байгаа. Амралтан гаргуул чадаагүй мó? Боломжгүй гэсэн. За болно. Би маргааш өглөө эртхэн гарч аав ээжтэй бэлэг авъя. Тэгээд автобусаар гарчихъя. Чи араасаар нь удахгүй очоорой. Наадмаас өмнө би амжихгүй. Сургуулийн ажил ид авалцж байгааг ойлгоорой. Хатаглаад 3 хоногт нэг удаа утсаар харин шүү аавынх руу. Ажлын утас руу залгаж хэрүүл хийвдэ. Ер нь сайн бодоорой. Чи миний тэрэгд аз жаргалгүй байгаа бол заавал өөрийгөө албад зоох хэрэггүй шүү дээ. Би хүүхдээ аваад л чамд зам нээж өгнө. Намдаг битгий ингэж ярил да. Би яалаа гэж чамаас нь салах юм. Чиний хий хардад зовоохыг үнэхээр төсвөрлөх хэцүү болоод байна. Ойлголоо. Би хичээн заа юу. Гисэн Сэрма эхэд цовнин хэдэн тусал нулимс бомбрүүлв. Төвнийг харж сэтгэлдэн өрөвдөд суусан намдаг хоолон эд дуусаад эхнэрийн тээврэн хэвтлээ. Сэрмагийн халуун амьсгал элгэнд нь төөнөж тэрээр нүрэ нөхрийнхөө цээжинд наана. Эхнэрийнхэн хэвлээд бүрэлдэн өөрийн багагаа анхааруулах мэт оволцол хөдлөх үрээн өөрийн ирэхгүй хайрлан зөөлөн элбсэн намдаг мөнөөх охин навчааг санан инэвхийлэн хэвтэж байлаа. Шөнийн хэрмэл цагаан саран цонхны цаанаас айлгуйтан өндөлзөх үйс намдаг Сэрма хоёр гүн нойрт автан догжрав. Хаалга зөөлөн тогших сонсогдоход хэртгэн зочиж толгой өөд нь халуун огшоод явчихсан намдаг ханын том цаг үед харвал хөхөөтэй том цаг долоогийн тоог зааж намдаг хаалга нээвэл цэцэгтэй цагаан даашин зөмссөн навчаа зогсож байлаа. Сайн байна уу багшаа? Охин мөнөөхөн ялдам нэмсгэлээр шагнаж мишэхэд том хөрнүүдийн урт сормоос эрвийнхэн дал шиг бүрхэн буув. За орой минь тавтай морил охин минь. Намдаг хөгжилтэйгээр энэд алдахад охины цагаан царай улаан туяа татуулан ичингүүрээд додогшон ороход намдаг хаалгаан дангинтал төгчөв. Навчаа гутлаан тайлахад намдаг эхнэрийн зөөлөн уловч шиг охины өмнө тавиад Сэрмаач харвал жинхнээсээ галзууртлаа уурлан да гэж бодов. Багшаа би юу хийх вэ? За ямартай сууж бай. Намдаг охиныг диван дурын суулгаад өмнөх ширээн дээр нь тавгтаа чихэр алим зэргийг тавьж нэмбэгний ундаа аяглав. Охин том ширээн дээрх бичгийн машины дэргэд нь овоорсон бичиг баримтыг харж суулаа. За чихэрэд ундаа уу. Баярлалаа багшаа. Багш нь өглөө эхнэрийн хотын автобусанд суулгаж өгөөд тэгээд ажил дээр очиж байгаад шөнө хийх ажлаа аваад хүрээд ирлээ. Би юу хийх вэ багшаа? Одоохон зааж өгнө. Гихэн намдгийн сайхан цагаан зарайд ядарсан байдал анзаарагдана. Навчаа намдаг туслахыг туйлаас их хүсэж байлаа. Дэнхэ хайдсан бэ. Хамт ирээд гадаа хүлээж байгаа юу? Тийм бол манад оруулаач. Дэнхэ энд байхгүй багшаа. Аав нэрэд аваад явчихсан маргааш ирнэ гэсэн. Аа тийм үү. Чи тэгээд дэнхэнтэй бүр үерхчихсэн үү? Харин тийм ээ. Гэхдээ мэдэхгүй. Яагаад? Чи мэдэхгүй тэгээ хэн мэдэх юм? Гэж охиныг найз хөвгнөөс нь өрн ирэхгүй харамлах сэтгэл төрөн асуучхаад намдаг эхэд зовнилоо. Би дэнхэнээс заримдаа хайх шиг болдго юм а. Тэр яг том хүн шиг. Навчаач гэсэн нэг мэтгэд өөрийн дотоод бодлоом дэлгэн хэлээд эчингүрийн доош тонгоов. Намдаг нэг мэтгэд охины савхан цагаан хуруунуудыг инкрилэн атгаж амьдралдаа яаран сонголт хийх гэсний хэрэггүй. Чи тэндүү баг болчир байна.
гэж шивнэв. Гэхдээ тэнхэн яг том хүн шиг ичмэр юм ярьдаг. Хүчээр бүхнийг шийдэх гэдэг би яахаа мэдэхгүй байна гэсэн Навчаа уруу өмөлзүүлэн хэлээд урьдчилан явдлыг санан нүүрэн улайлган эчин гүрснэн мэгшин уйлав. Юу болсон юм? Тэр чамаа гомдоосноо? Намдаг охиныг аргадан ангиртээ наан тавирхэд Навчаа шөнийн хүйтэн бороонд дааран бэрж дэлбэгээ хомхон өнг алдсан цэцэг шиг дагжин жижирч байв. Би өөрөө бас бороотой. Би түүнийг эсэргүүцэж чадаагүй. Охин энэ хорвоогийн үйд мөн баялаг дундаас хамгийн үнэтэй зүйлийг алдсан мэт эхэд гашуудан мэгшин уйлж байлаа. Намдаг охины нөлөмсийг гарынхан алганд шингэн арчиж, охины сайхан нүдэн дээр ангирэлэн үнсээд ханхийдэл санаа алдаж эхэд харамсав. Охин түүний хийж өгсөн аягтай ундаанаас суугаад жаал тайвшран инэв хэллээ. За чи жаа хамарч бай. Би нэг хоол хийгээд орхиё. За та хоол хийж чаддсан юм уу багшаа? Нэг их сайн биш л дээ. Гэхдээ хар шилзэргийг хийчихнө. Намдаг охиныг харан гэмшингүй нэмсэглэн. Багшаа та ямар хоолнд дуртай вэ? Охины дуун эхэд цуваа сонсогдоход намдаг эхэд баярлан элд сэргэж ирлээ. Би ч уг нь хуушурн дуртай л да. Гэхдээ одоо амжихгүй нь бололтой. Харин чи ямар хоолнд дуртай вэ? Хоёул ер нь гадуур хоолцоход ажилд орох уу? Би ч гэсэн хуушурн дуртай. Би тань тоошур хийгээд өгөх үү? Хүү чи хийж чадах юм уу? Чаднаа. Та махан гаргачих. За тэгвэл одоохон би чиний туслахаар ажилланаа. Тэр хоёр ихэд хөгжилтэй инээлдээд хоол хийх ажилд орцгоолоо. Навчаа ихэд шалмаг хөдлөн хэдэн сайхан хуушур хийж орхив. Тэр хоёр хизээний хосуу даятай өөдөөдөөсөн харж сун хоололцоогоод ажилдаан орцгоолоо. Намдаг Навчаагийн шалмаг хэрнэн яхуур нямбаа ажиллаж байг талархан харж байлаа. Багшаа гэгээ орж байна. Та жаахан ч гэсэн унтаад ажилдаа яваач. Үлдсэн хэсэг нь би бичээд дуусгачих. Навчаагийн туйхан цагаан хурууд бичгийн машины товчон дээгүүр шалмаг гэгчин гүйхийг намдаг харж юм. Ер нь хоёул амраа. Амраад би ажилдаа явъя. Чи үлдснийг бичээд дуусгачих. Тэхүү. Үнэхээр охины нойр хурч байсан тул толгой дохиод диван руу очиж бүхлээрэн хэвтгэхэд намдаг унтлагынхан өрөөрөө орж ороон засчхаад гарч ирэхэд охины алтлаг шар ус дивааны урд руу задгаа асгарч тэр нэгэн жигд амьсгалан унтаж байлаа. Намдаг түүний өмнө очиж хэсэг харан зогсоход зүрх нь ихэд хүчтэй хэнгитгэн дотор нь зогчж байлаа. Үүрийн шаргал гэгээ охины нүрийг гэрэлтөөж эхэд үцсгэлэнтэй харагдана. Хөөхи сайхан охин минь. Хэцүүхэн ирийн гарт орчих уу даяав. Намдаг инхүү харамсан бодоод охиныг инкрилэн харсаар тавиран авч унтлагынхан өрөөнд эргэж орон охиныг эвтэйхэн хэвтүүлээд хөнгөн хүнжлөөр хучаад эргэж гараад хаалгыг хаалаа. Намдгийн сэтгэл ихэд догдлон нойр ногтхон ч хүрсэнгүй. Би ч одоо юу болж байна? Дөнгөж амьдралын ихэд замд хөлөөн тавьж байгаа бяцхан шавьдаан дурлаад байгаа юм биш үсттэй. Хэрхэвч ийм байдлыг гаргаж болохгүй. Гэж намдаг өөртөө хатуу шанд тушаан байсан ч зүрх сэтгэл нь Навчаа охин руу татагдан шаналгах тул нүдэн тас ханиад унтах санаатай хэвтэв.